1923 онд Ардын засгийн газрын 38-43 дугаар тогтоол нутгийн захиргааны дүрмийн дагуу аймаг хошуу нутгийн захиргаа шинжилэн байгуулахад Өвчин Жонов ангийн хошууг Хан Хинтээ аймгийн Биндрия хан уулын хошуу хэмээн нэрлэж 10 сумаар зохион байгуулж хошууны төв нь онон хурхын бэлчээр урах голын хойд хөвөөнөө төвлөрчээ. 1931 онд хошуудыг татан буулгахад Биндрия сум хэвээр зохион байгуулагдсан. Идүүгээ Биндэр сум 536.6 мянган га газар нутагтай Монгол улсын хилийн хойд хэсэгт Хинтээ нурууны зүүн салбар улсын өвөр Ойт хэрийн бүсийн үсгэлэнд сайхан байгаль бүхий өргөн удам нутгийг хамарч Оросын холбооны улсын байгаль чандын хязгаар Дадал, Баян адраг, Бат нуруу, Хэрлэн, Өмнө Дэлгэр, Бачирээц сумдуудтай хэлцэлгээ орших бөгөөд Чингис хотоос 180 км, Улаанбаатар хотоос 406 км аслагдсан Томоохон суурин. Цэцэн хаан аймгийн Хүчин дайчин Жонов ан Цог Бадрахын хошууг 1923 онд шинэ засаг төрийн бодлогоор сольж уул усны нэрээр нэрлэх болоход энэ нутаг орныхон хошууныхаа гол шүтгийн овоо хүний нийгмийн бичиг соёл ёс заншлын бүхий л түүхийг агуулсан Аршаан хадны нэрээр Бидэр хошуу буюу Биндрия хан уулынхаа нэрээр нэрлэжээ. Монголын их эзэнт гүрэн байгуулагдсан түүхэн газар юм 1206 онд их хурлыг зарлаж хамаг Монголын хошуу ноёд цуглан Тэмүүжин гэх хаан дөрвөлжсөн. 2018-аас 19 оны улсын төсөвт 2 тэрбум төгрөгийг суулгаж Томоохон бүс нутгийн зохицолбор их хуралдайг тус сумын нутагт ашиглалтанд оруулсан байна. Бачирээц сум нь Хучин Цэцэн хаан аймгийн Хүчин дайчин Жонов ангийн хошуу, Монголын бүрээд хошуу, Биндрия уулын хошуу, Биндэр суманд багтаж байгаа 1952 оны 3 сард Ардын хурлын тэргүүлэгчдийн 11-р зэрлэг сайд нарын зөвлөлийн 166 доллар Биндэр сумын 56789 дугаар багуудын нэгтгэн байгуулагдсан хэрэгтэй. 701.8 мянган га буюу 70.2 мянган квадрат метр нутаг дэвсгэртэй. Хил хязгаарын хувьд хойд талаараа Оросын холбооны улстай, зүүн талаараа Биндэр сум, баруун талаараа Өмнө Дэлгэр сумдуудтай тус хилэлдэг. Сумын төв нь Хинтээ нурууны зүүн хэсгийн улсын Нэгийн голын хөвөнд далайн түвшнөөс 1100 гаруй км-ийн өндөрт оршихоо Өндөр хаан хотоос 186 км, Улаанбаатар хотоос зүүн тийш 413 км зайд оршино. Засаг захиргааны онон барах бурхнаар өнгөсөн 4 багтай. Нийт 748 өрх 2455 хүнтэй хүн амын 70%-ийг бүрээд ястан, 30%-ийг халах ястан эзэлдэг. Их эзэн Чингис хааны түүх домгийн үлгий Дадал сум анх 1923 онд байгуулагдсан түүхтэй тус сумын Баян овоо агац онон байлч гэсэн 4 багт нийт 890 өрхийн 2891 хүн амьдардаг. Хүн амын зонхлох хувийг бүрээд тестэн эзэлдэг. Сумын төв Баян овоо баг нь үсгэлэнд төгс Баян овоо уулын Ингэрбэл домогт Дэлгүн болгын дэргэд Балжин голын байрлалтай. Сумын нутаг нь Хинтээ нурууны зүүн захын улс Ирээний нуруу онон голын хайсаа туршин Баян хаан Дадал Баян овоо цагаан дэлгэр Цантай хаан Дэлгүн болдог бурхан хөлбөн зэрэг байгалийн үсгэлэнд бүрдсэн татлах дургнууд байдаг. Тус сум нь Монгол орны зүүн хойно замын бартаа ихтэй зурхицгаар Улаанбаатар хотоос 600 км, Өндөр хаан хотоос 270 км зайд оршино. Сумын нутаг нь хойд талаараа Оросын холбооны улс, зүүн талаараа Дорнод аймгийн Баян уул сум, урд талаараа Хинтээ аймгийн Нариулан сум, баруун урд талаараа Баян адрах сум, баруун талаараа Биндэр сумтай хэлдэг. Дадал суманд нэг хуварцын тогруудгал загас, голын халиу болон бусад төрлийн ан амтан, саарл чон үнэн хэрс шилүүс гахаа чанга зэрэг амтантай. Сумын хэмжээнд ховор ургамал болох дэрвгэр жиргэрүү, цагаан цэн болон Азийн монс, гүзээлцгэн, нохоо хошуу, долоогон нөхрийн нүд, тхийн шиг, хад нэрс, үрэг зэрэг жимсгэн эмийн ургамлаар баялаг билээ. Төрийн цэцэн бэлэгт их хаттын үлгийн нутаг Хинтээ аймгийн Баян адрах сум нь 1923 онд Ардын засгийн 38-43 дугаар тогтоолоор үүсэн байгуулагдсан бөгөөд засаг захиргааг шинжилэн байгуулахад
Өвчин жанам ангийн хушуу Бэндэрийн хаан уулын хушуу хэмээн нэрлэж 10 сумаар зохион байгуулж шууны зүүн урд орш шуусын голын хөвөнд Баян үлзийч сумыг анх байгуулсан нь одоогийн Баян хадрах сум юм. Сумын нутгаар алдарт онон бол 80 км урсан. Ононгийн цэцгэл Арангац шуус гурт баруун булаг хүйтэн сайхан зэрэг гол урсан нь сайн цагаан холбоо шир улаан Баян зэрэг нууруудтай гидр карбонат кальц магний найрлагатай Арангатын аршаан байгаа. Тайван ширэгт хар шорон хар хүрэн хөстэй шинэс нарс ус улаасан ойтой мойл улаацсан үргэлжимс элбэг нутаг юм аа. Хинтээ аймгийн уган сургуулийн нэг төрийн сойрхол гардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ нэрмжит Алтан гадар содон Бэндэр сумын ерөнхий улс орны сургууль нь анх 1924 онд 4 жилийн сургалтайгаар байгуулагдаж байсан түүхтэй. 1943 онд Хинтээ аймгийн захиргааны шийдвэрээр 7 жилийн боловсрол болгож эхэлсэн байна. 1961-62 оны хичээлийн жилээс 10 жилийн сургууль болон үргэлжлсэн бөгөөд 2006 оноос шинэ бүтэц стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 11 жилийн сургалт нь 12 оноос 12 жилийн боловсрол болгож байна. Бэндэр сумын 10 жилийн сургууль Бачирээд Баян Адраа Далын сумын 8 жилийн сургууль төгссөн хүүхдүүд суралцдаг. 1978 оны хуучин сургуулийн нэг давхар Зүүх хот Булангийн ангид тэтгэл бүлэг сар орчим суралцаад 9-р сарын 1-нд Туулайн зургтай ширэн хар үнэрийн хангалттай арьсан цэвэндээ туш болон дөрвөлжин дэвтэр дүрдэг дэх үзэг мөн дөрвөн төрөний сургалдаг үзгээ хийгээд Арабаа модтой Бэндэрийн хамтгийн хас уулын бусыг алхан орчилсан нь татхан санагдаж байна. Ангийн ширэн яар тухайн нийлэн жигдэрч айлгууд математик хичээл толгой сэргийг цэцэж манай англи хэлний халуун хөл дээрээ бахархаж багшийнхаа хэлдэг ариун сургалт биширч 10 жилийн үетэй хэдэн биедээ татсан танхилах хэрэгсний амтны салаад замаар одоод сургалтын болсон ч сайхан залуу цагийн нөхөр хүчин сайн яваа тамирынхаа адрыг хийдээс сонсон санаан зургаар хүрнэ бодлого урсан жагна 30 жилийн үетэй миний ихсэн байна хамаг өдрөөр тавлан байж хүчин золиосон байна өвгөн бурал багштай хатгаад өвгөн золиогч үлзий буйны танхимдаа хамтаар өрчүүлээ гэж өдгөө мартагдсан дуунуудаа сэргээж нэг дуулъя гэж өнгөрсөн дурсамжаа зовлон сэтгэлд халih гэж сурагч өмнөдөө өрн залхын учир байна олон бүлгээр зэт зорин хүсэл байна бичиг батал суучилсан гинжаахан хүүгүүд бидний хожим өгвөл нэгэн насны минь нөхөд байж гэр бишиж зүс танилцсан цэмцгэр өөрхөн могол гэм мөрөд дагуулсан мөнхөн боодагнс байж сайхан хүндэд хатлан гарсан өдөр сар жилийн цаанах сайхан урсамж байж мартагдшгүй намраа Баян өнгөрсөн маргааш ширгээд бодоход манай ангийнхны хац байж ичээд байвал урсамж Баян дээр үзгээр үүсхийн учир ангийн бидэнд намтар ариун ам цаасны багтрын учир эрхэм нөхдөө цуглая гэлээ эргийн уулзаад урсъя гэлээ өнгөрсөн түүхээсээ гэлээ өн хорчиг хэлцээ гэлээ сурахын хүсэл нь авцсан малчирхан хүүхэд нас сургуулийн босоо алхсан сурагчийн анхны өдрөө батнасч танилцсан найзтайгаа хөглөгцөж анх алхсан 78 оны нандин дурсамжаа задлаа урлаг спортоор нөхрөлсөн сэргэлэн хүүхэд нас уралдаанд шалгалтаа өгч унаж босож явсан өдрүүд анхны хайртайгаа учирч үерхлийн захаа шидэлцэж ачид багш нартаа өгөөж зодуулж явснаас санагдав. Ачааны машины твшин дээр цуураа хатаа шуугаж адрын сайхан талын хавтан дээр ус нөрүүлэн унжиж бие биедээ дасан сэтгэлийн дотоо нийлсэн Баян дуурлын намраа эргэж нэгдүүлээ. 88 оны сухны нулимстай хавар итгэл сайхан нөхдөсөө салж ядсан гоник 3-10 жил үргэлж дотхон дурсагдсан ангийн найзууд бүгдээрээ эргэж нэг чуулган энэ хөөрөлгөө хүлээн аваад эргэж буцалт
муу нөхдөө зориод эрхэм мандагны ирнэ гэж итгэл зүрийн хэлэнэ. Өөр баясал Лууланд дуртгал дөрөв хүүхэд насаа эрдмийн гэрэлд ордон болсон сургуулийн танхимдаа үлдээн амьдралын их харгуй замнан оцгоосон дурсгал тавар бидний сэтгэл зүрхэнд гэрэлтсээр 30 гаруй жилийг алдаа өгчээ. Хаяхан сум сургуулийн огоор 5 аруулаа үздгийг тооцвол дээрээ уулзсангүй утлаа шүү. Манай ангийнхан бид амьдралын далаад өөр өөрийн хувь заяа төрөх тавлангаар амьдрал жаргалаа дархлан ажил албандаа сэтгэлсгээж нэр бүтэн зам саруул сайн сайхан нацгааж байна. Энэ бүх үлс бүтээл дурсамж түүхийн эздийн нэг ангийн эрхэм найз нарны алдрын эзэн болжээ. Бидний уулзалт цугларалтад Бэндэр Бачирээ Татал Баяа Дагсны 8 болон 10 дугаар төгссөн хүүхдүүд нэгэн насны амгийн спорттой уулзалтын зөвшөөрөлтэй билээ. Амт найз бид дурсамжаас сэргэн амьдралын харгууд 8 дугаар анги 10 төгссөн гэж онцгойрон ялгархгүйгээр 1978 оноос 88 оны төсөлтөд зохион байгуулж хооронд байгаа Татал Баяа Драг Бачирээгийн үндсэн ангийн найзуудаа өрн оролцуулж байна. Танилтай хүн талын чинээ хэлбэл найзын минь найз бидний найзууд байна. Нэг ангийнхны халуун сэтгэл BBC даллан дуудаж хамтын ажилласан наачлаг оролцоогоор спортын болцоод үйлцэлдээ бүрэн зогсоож эвлэлтэн нэгдэж хөгжүүлэн амрахаар ангийнхаа нүдийг сануулсан. Хүүхэд сахвал сэтгэлээ дэлгээд бүтэд дурсамжуудаа өгдөө хол ойрын бүгдээрээ тал талаасаа амжиж цуглаад өчрөн золгоцгохоор энэ үгийг тесэн ядан бүтээцгээж хүн бүр оролцоог хангахын төлөө хүчин зүтгэж байж цоглог хэдэн найзаа цуглуулan ирлээ. 2018 оны 7 сарын 13-наас 15-ны өдрүүдэд 3 өдөр хоршны хугацаатаар эх орныхоо байгалийн үзэсгэлэнд амарч тухлан хөгжүүлсэн зургууд энэ байна. Хинтээ аймгийн Дадал суманд 8 төгссөн ангийн маань хүүхдүүд Бэндэр Бачирээд Баяа Даргын найзууд ч бүгд нэг ангийн найзууд, Улаанбаатар хотын найзууд нутаг орноос санаж байгалийн сайханд очиж эрүүл агаарт 4 сумандаа ээлжлэн амардаг уламжлалт тогтоод байна. Навчис шаргалтах намрын бараа надтай надах салхины айсаа бодлого шин сууга чиний өмнө ичингэрч гарснаа би санахтаа Жири Монгол анхны дудгаар хат юуны учирнаттэй тусгаа намрын төрөлд чиний хэдүрийг анхудаа би харж билээ Жири Монгол анхны дудгаар хат юуны учирнаттэй тусгаа намрын төрөлд чиний хэдүрийг анхудаа би харж билээ Хүсэлдээ дэлсэн тэр үчийн цагаа Чамтай танилцах гэж зүрх гарган очроо Хонхны дээр гарын хуруу хурчээ Тэвдэн сандарснаад би санахтаа Жири Монгол анхны дудгаар хат юуны учирнаттэй тусгаа намрын төрөлд чиний хэдүрийг анхудаа би харж билээ Жири Монгол анхны дудгаар хат юуны учирнаттэй тусгаа намрын төрөлд чиний хэдүрийг анхудаа би харж билээ
Жири Монгол анхны дудгаахан хат юуны учирнат дээр туслаа намрын төгөлд чиний хэдурыг анхудаа би харж бидээ Жири Монгол анхны дудгаахан хат юуны учирнат дээр туслаа намрын төгөлд чиний хэдурыг анхудаа би харж бидээ Хэрвээ чи над руу харах юм бол миний сэтгэл баясна Миний сэтгэл баясна Миний сэтгэл Алтан хавчаараа хавчсан үсээр чи Айсын сайд их надан торно Ариун дурлын жаргалыг илээд Амрах чамайгаа надан суух юмсаа Уйрам дөлгөөн нүдний хичээн хац Ухараач гихшээг намайг шилжээ Уйрам дөлгөөн нүдний хичээн хац Ухараач гихшээг намайг шилжээ Чиний ааштай Хөрхөн царай чин төгс хосолж Үнэн сайхан чин хорвоо буйраасаа Уян залуусыг өвтөн татчээ